За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн үед би яг PlayStation 5 аваад одоо 5 сар болж байна. PlayStation 5 дээр яг ямар өөрчлөлтүүд гарсан. PlayStation 5 нь одоо юугаараа өөр байгаа. Ягаад хүмүүс ингээд PlayStation 5-ыг маш их хүсэж байгаа юм те. PlayStation 5 нь яг шинэ үеийн тоглоом гэж гарсан шүү дээ. Одоо шинэ үе гэж гарч ирж байгаа шүү дээ. Тоглоомын зүгт нэг шинэ үе үүдэгтэй гарч ирсэн. Тэнгүүд энэ яг шинэ үе гэдэг зүйлээ юугаараа өөр байгаа юм те. PlayStation 5 яг одоо та ингээд авах хүсэж байгаа бол яг үнд авах хэрэгтэй мөнгөгүй юу гэдэг талаар би та бүхэнд өнөөдөр ярилцах болно. Миний хувьд PlayStation 4-ийг жил хагас хэрэглээд тэгээд яг зараад PlayStation 5-ыг одоо тэр зарсан мөнгөн дээр мөнгө нэмээд одоо PlayStation 5-ыг авсан байгаа. Тэгээд PlayStation 5-ын хувьд гэх юм бол яг өөрчлөлтийн үед яг юу ирсэн юм бэ? PlayStation 4-ийн хувьд гэх юм бол маш одоо зураглалын үед гэсэндээ маш гайхалтай зураглалтай болж PlayStation 3-ыг одоо хит дахиад эвдэж гарчирсан. Тэгмэд PlayStation 5-ийн үед яг тэрийг үнэхээр ирж гарч ирсэн үгүй юу гэдэг дээр өнөөдөр би ярилцах болно. Тэгмэд PlayStation 5-ийн үед PlayStation 4-өөс ямар өөрчлөлт байна вэ гэхээр PlayStation 4-өөс мэдээж хэрэг зураглалын үед арай илүү сайжирсан. Тэгээд мэдээж хэрэг PlayStation 4-ийг одоо хаалт маш их бага. Бид бол бараг халдаггүй гэж болно. Тэгээд PlayStation 4-ийн үед гэх юм бол баг зэрэг ингээ ачаалаад тэглэнгүүд баг зэрэг ингээ нэг сэнсэн ингээ их ажиллаад дуурч эхэлдэг. Дууралтаас ихтэй байсан. Тэгвэл PlayStation 5-ийн үед болохоор ерөөхдөө ямар ч дууралт байхгүй. Эхлээд яг нэг асах үедээ баг зэрэг дуурна, диск ажиллаад, тэгээд сэнсэн баг зэрэг дуураад, тэгээд яг асаад тоглоом эхэлсэн явж байгаа үед бол ямар ч тийм дууралт байхгүй. Ер нь бол чив чимээгүй. Тэр нь бол маш их одоо таалагдчихж байгаа. Тэгээд PlayStation 5 дээр бас илүү их таалагдсан зүйл гэх юм бол DualSense буюу гар байна. Өмнөх гар бол одоо PlayStation 4-ийн гар бол DualShock гэдэг гар байсан шүү дээ. Та бүхэн мэдчихэж байгаа. Тэгвэл DualShock гэдэг гар бол мэдээж бас гоё гар байсан. Ерөөдөө тоглолт маш ихтэйхэн. DualSense-ийн хувьд бол тэрийг маш их эвдэж гачирсан. Тэгээд DualSense-ийн хувьд юугаараа тэр өөр байсан бэ? Юугаараа эвдэж гачирсан бэ гэх юм бол энэ гарын хувьд гэх юм бол одоо маш их мэдрэгчтэй. Тэгээд бас нэг гол зүйл нөх юм бол зөвхөн одоо PlayStation 5 дээр зориулагдах гачирсан тоглоомд энэ гар яг бүр утгаараа ажиллана гэсэн. Жишээд Call of Duty буюу одоо сүүлд гарсан Cold War гэдэг тоглоом байгаа шүү дээ. Cold War гэдэг тоглоом дээр болохоор яг одоо яг энэ хэсэг байгаа. Бууддаг хэсэг. Гохтой яг энэ хэсэг нь болохоор R1, R2 гэдэг хэсэг нь болохоор ингээд жишээ Sniper ч юм уу альсвал одоо shotgun-оор буудах ингээд дарах авчид одоо баг зэрэг ингээд тохон ингээд дарахад ингээд хатуу буу ингээд жинхэнэ буугаар бууж авч хатуу дарахтад нэг хатуу тэр маяг ингээд яг жинхэнэ тэр тоглоомын орсонд орсон юм шиг тэр бодит мэдээллийг одоо өгж байгаа гэх юм уу. Тэгээд тоглоомд одоо энэ PlayStation 5-ын яг ингээд гарыг яг бүр утгаар мэдрэхийг хүсэх юм бол одоо эндээс гараа Astro Playroom гэдэг тоглоом байгаа. Astro Playroom-ыг та бүхэн тоглоод үзэх юм бол энэ гарыг яг яаж ажиллаж байгаа гэдгийг бүр утгаар мэднэ. Тэгээ сүүлд яг одоо юу гэдэг PlayStation 5 дээр гарсан тоглоомоос гэх юм бол миний хувьд яг хамгийн одоо таалагдсан тоглоом гэхэд одоо энэ PlayStation 11 сарын 12-нд тоглолтанд гараад цуг гарсан тоглоом энэ буюу Spider-Man Miles Morales энэ тоглоомыг маш хүлээж байсан. Энэ тоглоом нь ер нь бол PlayStation 5 дээр яг энэ дуус жоохон одоо занны буюу яг ингээд харамсалтай зүйл гэх юм бол яг гар дээр сүртэй бас нэг өөрчлөлт мэдрэгдэхгүй. Энэ Astro Room-ыг тоглож байхад яг гар дээр ингээд өөрчлөлт бүх ингээд өөрчлөлт ингээд сенс яг бүр ингээд гүйж мөж бүх юм амар мэдэгдэж байгаа юм л да. Тэнгүүд яг энэ Spider-Man Miles Morales-ыг тоглож байх үед бол та бүхэнд бол яг бас яг гарны үед бас өөртөө өөрчлөлт мэдэгдэхгүй. Зураглалын үед тэр гайхалтай тоглолтын үед нөхөр гайхалтай болсон. Тэгээд бас тэг жоохон өөрчлөлт мэдрэгдэх зүйл юм бол өмнөх зүгээр PlayStation 4 дээр одоо Spider-Man-ыг тоглож байгаа үед гэх юм бол нөх одоо юу гэдэг 4 дээр өөр сүртэй нэг өөрчлөлт мэдчихгүй. Мэдээж баг зэрэг яг нэг тоглоом чичиргээ бол байдаг. Тэгээд яг DualSense гарын үед гэх юм бол одоо яг ерөнхийдөө шүлсээ ингээд цацаад барилгуудаар ингээд одоо барилгуудаар ингээд дүүлж явж байгаа үед одоо энийг ингээд дарах үед ингээд яг нэг цацагдж байгаа ингээд баг зэрэг ингээд хуруунд ингээд мэдрэмж өгдөг. Тэр нь бас их таалагдсан. Тэгээд та бүхэнд яг PlayStation 5-ыг яг мэдрэхийг хүсвэл яг ингээд PlayStation 5-ыг авчаад дөрөөс нэг ялгах юм байхгүй ихтэй гэж байгаа хүмүүс бас нэлээд байгаа юм шиг байл. Миний хувьд бол ялгааг нь амар их мэдэрч байна. Одоо яг 5 сар ажиллаад ирэх. Тэмүүл яг PlayStation 4-ийг баг бүх тоглоомыг тоглох боломжтой. PlayStation 4-ийн тоглоомыг тоглох юм бол PlayStation 4-ийг тоглож байгаатай адилхан мэдэрч. Яг бол ингээд DualShock дээр ямар ч гар дээр ямар ч өөрчлөлт мэдрэхгүй. Тийм учраас бас дээрээс нь зураглалын үед гэх юм бол яг 4-өөс тоглож байгаас баг зэрэг л жоохон илүү мэдрэгдэнэ. Тэрээс яг 5-ын яг гол зориултын тоглоомыг тоглож ирсэн та бүхэн яг
5 яг иймэрхүү юм байна те. 5 ингэж иймэрхүү өөрчлөлт орсон юм байна гэдэг мэдрэх. Тэгээд 5-ын хувьд гэх юм бол PlayStation 4-өөс хурдны үед маш илүү хурдан болсон. Бүр хавь илүү хурдан болсон. Тэр ингээд PlayStation 4-тэй яг ингээд 5-2 ингээд бүр харьцуулж харуул ингээд хурдан нэргээд мэдрэх байх. Гэтэ ингээд PlayStation 4 тоглоод PlayStation 5 тоглож байгаа юм бол яг хурдыг бол бүр маш сайн мэдэн. Хурдны хувьд бол маш сайн болсон. Тэр нь бол маш даваа тал. Тэгээд энэ PlayStation 5-ын хувьд гэх юм бол ерөнхийдөө яг 4K, 4K буюу 4K. Тэгээд дээрээс нь бас 8K буюу сүүлд гарсан бүр 4K гэдэг 8K телевизэр дээр хүртэл одоо ерөнхийдөө ажиллахаар тэгээд яг та бүхэн бүр PlayStation 4 зураглалыг бүр гайхалтайгаар мэдрэхийг хүсвэл 4K телевизэр, альс бүр 8K телевизэрийг дээр тоглож иж энэ тоглоомын одоо тэр зураглалын гайхамшиг бүр тэр new generation гэж яриад байгаа те шин тэр нэг үеийн тэр тоглоомыг гайхалтайг мэдрэх боломжтой. Тэгээ миний яг та бүхэн PlayStation авсан бол PlayStation 4-ийн бүх тоглоом тоглох боломжтой. Тэрнээс илүү PlayStation 5-ын тоглоомыг илүү авч тоглоорой гэж бас хүсэж байна. Тэгээд багцааг сул тал гэх юм бол юу гэхээр PlayStation 4 дээр одоо энэ хэсгээр PlayStation 4 дээр өмнө одоо гарч ирж байгаа аппликейшн жишээ нь одоо багцагийн аппликейшн гэх юм бол Netflix тэгээд одоо YouTube энэ төр аппликейшн бүгд ашиглаж болно. Тэгээд PlayStation 4 дээр байгааг давуу тал нь гэх юм бол одоо Internet Explorer буюу одоо вебсайтууд руу ерөнхийдөө орох боломжтой байсан. PlayStation 5 дээр ерөнхийдөө вебсайт руу ерөөсөө орох боломжгүй болцсон байгаа. Тэр нь жоохон харамсалтай. Тэрээс бусдаар бол ерөнхийдөө хурдны хувьд маш сайн. Тэгээд дээрээс нь одоо юм үзэмж дизайны үзчихсэндээ энийг ингээ харангууд миний хувьд ингээ одоо Blue Sky Tower санаанд ордог. Тэгээд ингээ хахад ингээ хэлбэрийн хувьд нэг төстэй харагддаг. Би зүгээр багсрыг жоохно ингээ явж байгаа шүү. Тэгээд та PlayStation 5 авахыг хүлээгээд хүсэж байгаа бол ерөнхийдөө би юу гэж зөвлөхгүй гэхээр төр зөр хүлээсэн дээр одоо яг нийлэлт амар баг байгаа болохоор эрэлт нь ихсээд байгаа болохоор амар ингээд үнэн хөргөлж яваад байгаа шүү дээ. Багсаар энэ чинь бас PlayStation энэ одоо үйлдвэрлэж байгаа Sony-гийн бас маркетинг явьж байгаа. Ягаад гэвэл гинт бүх зах зээл дээр тэр чигээр гаргах юм бол энэ чинь хүмүүс үйлдвэргийнхээ одоо юу гэдэг нь худалдаа авалт нь багасаад эхэлнэ шүү дээ. Баг зэрэг ингээд нөө хүлээлт үүсгээд нийлэлтийг багасгах хүмүүс амар гартаа авах хүсээд ингээд амар хүсээд байгаа шүү дээ. Тийм учраас энэ чинь ингээд бас Sony-гийн маркетинг яваад байгаа хөө. Тийм учраас одоо яг PlayStation 5 дээр гарч байгаа ингээд зориулт гаргаж байгаа тоглоомууд яг Demon Slayer мэлэр хэлдэг ч юм уу. Эднийг бол PlayStation 4 дээр тоглох боломжгүй. Гэтэ одоо яг PlayStation 5 дээр гарч байгаа гол тоглоомуудыг PlayStation 4 дээр ч бол тоглох боломжтой байхгүй. Spider-Man Miles Morales гэх юм уу те. Энэ сүүлд гарч байгаа асан ингээд Valhalla тэгээд Call of Duty гэдэг ч юм. Энэ тоглоомуудыг бол PlayStation 4 дээр ч тоглох боломжтой тоглоомууд. Тийм учраас та бүхэнд хандж хэлэхэд төр зур хүлээгээд 2022 он гарангууд ерөнхийдөө үнэн огцон бураад тэгээд дэлгүүрүүдээр ерөнхийдөө худалдаа авалт нэгсээд эхлэх баг. Тэр үед нь та бүхэн аваасаа гэж байна. Яг одоогоо PlayStation 4 дээр тоглож гарч байгаа тоглоомуудыг одоо платформ дээр гаргаж байгаа тоглоомуудыг бол яг хязгаарлаагүй адилхан 5 дээр гарч байгаа тоглоомууд нь 4 дээр гарч байгаа. Тийм учраас төр зур хүлээгээд миний яг хүлээж өсөйг байхгүй. Би өөрөө ингээд PlayStation 5-ыг авах бүр ингээд өдрийн бол шөнийн зөв болсоор байгаа баг зэрэг үнэн буурангууд нь одоо өнгөрсөн жилийн 3 сарын үед аваад одоо ингээд хэрэглээ 5 сар одоо ингээд 8 сар болсон. 5 сар болчихно. Тэгээ 5 сар болоход ерөнхийдөө ямар нэгэн одоо газалт бол мэддэггүй. Тэгээ янз бүрийн одоо ямар нэг өөрчлөлт бол гараагүй. Тэгээ дээрээс нь одоо PlayStation 5-ын гайхамшиг одоо би цаг мөчөнд тутамд бол мэдэрч явж байгаа. Тэгээ одоо яг PlayStation 5 зориулсан тоглоомыг тоглож ийж та бүхэн тэр гайхамшигтай тэр үзэмж тэр дээрээс нь дүрслэлийн тэр гайхамшиг тэгээ дуу тэгээ дээрээс нь одоо энэ хамгийн гол бас энэ гар биш үү Dual Shock, Dual Sense гэдэг гар энэний гайхамшигыг энэ хоёр гарны одоо гайхамшигыг та бүхэн мэдрэх боломжтой. Тэгээ зөвхөн энэ гарны гайхамшигыг PlayStation 5 дээр зориулж гарсан тоглоомыг тоглож ийж мэдрэх боломжтой шүү. За өнөөдрийн видеог энэгээр ингээ өндөрлөө. Тэгээд дараагийн видеог өгсөөл мэдээж байгаа одоо миний PlayStation 5 дээр гарсан одоо топ 10 тоглоом болоо гэдэг ч юм уу те. Тэргээр ингээ оруулаад явах болно. Тэгээд сэтгэлдээ энэ бол яг миний одоо цэвэр одоо сэтгэл шүү. Цэвэр миний л одоо харж байгаа үнцэг учраас та бүхэн бас сэтгэлдээ нь одоо таалагдсан гэдэг бичээд бас энэ зүйл нэх байсан гэдэг ч юм уу. Дараагийн видеоор ийм зүйл үзүүлээрэй гэдэг бичээ. Тэгээд subscribe дараарай. Тэгээд дараагийн видеогоор ирэхэд бас уулзцгаая. Bye bye.